Ерөнхий сайд Алтууяг Сүхбаатар жанжны мартиршин цэцэг өргөн хүндэтгэл үзүүлснээр түүний Сүхбаатар аймагт ажиллах албан томилт эхэлжээ. Юун түрүүнд тус аймгийн бүтээн байгуулалт тэр дундаа гэр хорооллыг дэд бүтцжүүлэх ажлын явцдаа танилцахыг чухалчилж бүтээн байгуулалт эд өрнөж байгаа шарга жишг хорооллыг зоржээ. Засгийн газрын 2012-оос 2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр тусгагдсан гэр хорооллыг орон сууцжуулах дэд бүтцийг өргөжүүлэх ажил баруун уртаас эхэлсэн юм а. За өнгөрсөн 4 жил жишг байдлаар баригдсан 700 айлын гэр хорооллоос эхний ээлжинд 200 өрхийг халаалт дулаан халуун ус бүхий дэд бүтцтэй холбоох ажил баруун уртад одоо эдгэрнэж байна. Сүхбаатар аймаг руу нөгөө зорж ирсний нэг гол хэрэг юм байгаа. Юу гэхээр засгийн газрын хөтөлбөрчдээр Улаанбаатар манай Батбаял даргын хөтөлбөрчдээр энэ гэр хорооллыг амны орон сууцжуулна гэдэг хөтөлбөр байна. Гэр хорооллыг амны орон сууцтай болгоно гэдэг бол хамгийн гол юм нөгөө бохор ус улаанаа шийдэх хэрэгтэй. Тэрнийг энэ саруу сайхан тийм ээ. Сар гаруй өмнө одоо манай өрөөнд орж ирээд би аль нэг газрын хийчмээр байна гэсэн. Яг энэ гэр хорооллыг ингээд дэд бүтцийг нь хийж хамгийн тохиромжтой газар нь явсаар байгаа Сүхбаатар аймаг болж байгаа. Ягаад гэвэл Батцуур дарга маань анхнаасаа ингээд гэр хорооллогоо хашаа машаага өгтөө ингээд журамтай өгцөн. Бид нар сарын өмнө анх ярьж байсан бол яг ажлын талбай дээр бид 14 хоногийн өмнө гарсан. Одоо бидний ажил бол 70% явж байна. Нийт барилга өсрэлтийн одоо нойтон процесс болж цуглах ажлууд бол дуусчихсан. Одоо бид нар өсрэлтийн ажлыг халаалтын магистралын 70% явж байна. Бохирын систем бол бохирын шугам авлаа ариутгах татварын ажлууд бол бүгд дууссан байна. Гэр хорооллыг дэд бүтцжүүлэх жишг хорооллын ажлын явцдаа танилцсныхаа дараа ерөнхий сайд аймгийн төв дэх худалдааны дүгөр оржээ. За орон нутгийн төсвийн 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 12,000 м2 талбай бүхий битүү зах автовокзалын барилга байгууламжийг 2010 онд ашиглалтанд оруулжээ. Энэ худалдааны төв ашиглалтанд орсноор 100 орчим ажлын байр шинээр бий болж иргэд эрүүл ахуйн шаардлагад хангагдсан ая тухтай дулаан орчинд үйлчлүүлэх таатай нөхцөл боломж бүрджээ. За энд талбай түрээслэн худалдаа эрхлэгчид сард 108,000